Намсран банзрагчийн зохиол сүүлчийн буун дуу 23 дугаар хэсэг. Сэлэнг мөрөн өглөөний тунгалаг наранд гялтганан гялалзаж шуугин шаагин урсан. Мөрний хойд бээр багшран үргэлжлэх дух нарсны их ой аясын салхинд сүр чимээхтэй ганхан найгана. Элзэлгүй намгүм энэх нарсан ой ойрын үест их л хөлтэй болж дуу шуугаанч үл тасрах болов. Тройцк саавсаг хяхтын дэргэд гол хүчээ бут нэргүүлсэн барууны цэрэг ойд зүгийн нутгаар хэсэг хэсгээрээ тэнэж явсаар энэ ойд цуглаж байгаа учраас л ийхүү хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Цэрэнбат тэр нэгэн шөнө мөрдөн хөөж явсан ардын намын журам цэцэргийн бяцхан ангиас аммултас мултран зайлж шүнжин явж үүр тэмдгэрэхэд сэлэнг мөрний хөвөнд ирсэн билээ. Сэлэнгийн хөвөнд ирж их мөрний ариун цэнгэг уснаас унд хариулж чухам аль зүгт явхаан шийдэж ядан байтал оргож дөрүүж явсан арваад цагаан цэрэгтэй дайралдаж тэдний хамт сэлэнг мөрний гаталж дух нарсны суйранд ирсэн ажээ. Дух нарсан дээрээд хяхтын орчим салж төөрсөн хорооныхонтойгоо уулзаж бөөн баяр болжээ. Хорооны тал хувь нь алгадаж шархтаж, зарим нь оргож босоод цөөн хүнтэй үлджээ. Цэрэнбатыг ийхүү амиавал хайрлан зорж ирсэнд хорооны дарга нь ихэд баярлаж тал өгөөд шинэ хүмүүсээр зуутыг нь бүрэлдүүлж өгнө гэж амласанд мань хүн баяртай байлаа. Цэрэнбат 10 хоног бараг нойр хоолгүй шахам явж, үргэлжил буудуулан сандарч зүхтааж явсан учраас энэ дээрээд хэдэн өдөр санаа амар унтжээ. Түүнийг унтаж сэрэхэд туслах нь хоол цай арх тамхи бэлдсэн байх тул хоол идэж арх уучхаад л дахин унтдаг байв. Дух нарсны суурин хэмээх энэхүү бяцхан тосхонд цөөн тооны Орос хятад хүмүүс амьдран суудаг байсан бөгөөд барооныхан энэ зүг рүү хэсэг бүлгэрээ ирэх үед бараг нь дөрвөө далга болсон тул хэдэн хөндөй хоосон байшин үлдсэн юм. Орох оронгүй тэнэж явсан цагаан цэргүүд эдгээр байшингуудад эзэн сууж хаваарын айлуудын өхөр хоныг дээрэмтэн тонож хоол хүнсээ базааж байсан учраас нутгийн хүмүүс мөн л адуу малаа тэднээс нууж уул хатаар оргож дөрвөн амиа хаацаалж байлаа. Цэрэнбатыг энд ирсний оройн байд хоёрыг бурхан өршөөж энд авчирчээ. Барон жанжин генерал Резухны их цэрэгтэй нийлсэн гин. Тэгээд манайхан олон мянган цэрэгтэй зөндөө их буута болсон гин. Эндээ зэвсгийн хүчийг зулаатхан тэгшлээд хойд зүг их аяндаан хийх юм гин. Хэмээн туслах нь бусдаас сонсож мэдсэн сонино ярьсан юм. Цэрэнбат энэ хэд хоногт зуутын дарга гэж урдын адил хаанхалцаж чадахгүй болж байрнаас ач цөөн гарчээ. Туслах нь дандаа зуутын ноён дарга гэж дуутахад ганц цэрэггүй ингэж нэрлүүлэхтэн их л ичиж зовн бошуухан цэрэг гэж цэм хөсөн хүлээх болов. Очирвийн хөтөж байгаад сүүлдээ туслах нь болсон тэр бүрээд цэрэг бол эзэнтэй чин үнэт сэтгэл өөрлөсөн хармуу санаатай хаширэр билээ. Тэр Очировтой нэг нутаг бөгөөд түүнийг дагаж Монгол нутагт ирсэн юм. Эртний танил Очиров нь алагдсанд туйлгүй харамсан гашуудаж өшөөг нь заавал авна гэж булшин дээр нь андгаа өргөөд Цэрэнбатыг Очиров шиг санаж сүүдэрмэт даган яваа болгоо. Цэрэнбат хэдэн өдөр дараалан унтсан болохоор нойр нь ханаж чих ханхалсан ханхаа байшинд хэвтээд байхыг хүссэнгүй гадаа гарвал туслах нь мөн л хамт гарчээ. Тэр хоёр байшингийн ойролцоо байсан хэсэг түлэн дээр нарлан сув. Дух нарсны суйранд хөл ихтэй байлаа. Үе морьтой цэргүүд ийш тийш пижигнэлтэн давхиж өнгөрнө. Өхөр адуу хонь туусан цэргүүд ч үзэгдэнэ. Энд тэндгүй утаамай тавьж хоолунд хийж байгаа болол та. Бас хурц царилын дуу харшилдаж нүх шуудуу ухаж буй хүмүүс харагдана. Бас хаяа модон дунд бөөнд ууж гарна. Хэдэн цэрэг нэг өхөр алчхаад өвчиж байна. Бас арваад цэрэг нэг их буу моринд хөллөөд хэсэг модны цаагуур далд орлоо. Энэ бүхнэн сүрхий ширүүн дайнд бэлдэж байгаа нь хэн бүхний нүдэнд ил байлаа. Цэрэнбат туслахтайгаа ярилцаад байх ч юм байсангүй тул тэр бүх хөл хөдөлгөөнийг сонирхон харж сув. Туслах нь их л юм бодсон шинжтэй гөлрөв. Чи юу бодов гэвэл туслах нь албаар инээмсэглэж нутаг орно санаад. Нутагт чинь эхнэр хүүхэд аав ээж бий юу? Байхгүй. Аав маань улаанаас зүхтаад
манжуурт очсон. Эх маань бүр багад өнгөрсөн юм. Эхнэр болох сүйд бүсгүйг улааныхан хүчээр өөр хүнд өгчихсөн. Тэгвэл нутаг орон гэж тийшээ зүтгэхийн аргагүй юм шивдэ. Тийм биш. Хүнд унсан газар угаасан ус шиг дотон сайхан зүйл байдгүй юм. Та өөрийнхөө нутагт байгаа болоод энэ талаар сайн мэдэхгүй байна. Миний төрсөн нутаг улааны хөлд сүйдэж байхад би энд байж байдаг. Өс хонзонгоон заавал авах учиртай. Улааныхан танай нутагт хэр хор хүргэсэн юм? Тун аимшигтай. Ардын ёс журмыг устгаж, сүм хийдийг сүйтгэсэн. Олон хүн суугал нутгаан орхиж зугтаасан. Бэднэ мал сүрэг эд агуурсаг булан авч ядуучуудад тараан өгсөн. Манайх нэлээд хөрөнгөтэй айл байлаа. Тэгтэл аавыг минь Атаман Симановын цэрэгт агтмаар эд хөрөнгө өглөө гэж барьж аваад шоронд хорж, хэдэн сайхан морь үхэр хашаа байшин хурааж аваад намайг бас цагаантай сүлбэлдсэн гэж алгахт өгсөн юм. Бэ уул хадаар жил гаруй танилээ. Аавыг минь буудаж алах гэж байтал ашгүй хэдэн зоригтой шоронгоос оргуулад манжуур руу явсан дуулдав. Бэ залбин нохой шиг таниж яваад баруун жанжны цэрэгтээ азааруулж ирсэн юм. Аавыгаа суллаж авах гэж оролцсон. Бас адуу малыг хурааж авсан муусан гуйлагчингуудыг хорон муугаар дайрч доромжолсон гэд бас барьж авах гэхэд нь амжиж зугтаасан юм. Одоо танай нутагт улааны засаг бүр тогтсон уу? Тэм юм дуулцсан. Танай монголчууд тахгүй улааны хөлд сүйднэ. Бид богд ханаас адил авч дайнд мордсон шүү дээ. Улаан намынхан богдын хүрээг эзлэхээр явсан гэн. Одоо танай улс богд хаан ч үгүй, бурхан шашин ч үгүй. Засаглан захирах эзэн ч үгүй болж бүх юм өнгөрнө. Иймэг сонсоод Цэрэнбат их л гониглон сүр салдав. Нэрэ бүх юм ингээд өнгөрөх гэж юу? Монгол улс тэр аяараа улааныханд эзлэгдвэл би хайчих вэ? Миний нэрийг тэрмүү луу хаан хүртэл сонссон бай. Би улааны эсрэг ширүүнч байлтсан. Намайг зуутын дарга Батуев гэж улааныхан андахгүй болсон бизээ. Улааныхантай байлдаад дийлэх юм бол учир бий бизээ. Энэ барууныхан ч улааныг дийлнэ гэхэд итгэх арга алга. Хяагтын дэрэгдээс эхлээд байлдах бүртээ хяар зохиолсон шүү дээ. Тэгэхээр улааныхан гэдэг асар их хүчтэй юм аа. Энэ Монгол олон ард бүгд л улааныхаа талд орсон шиг байна. Үгүй ингэхэд энэ улаан гэдэг чинь чухам юу юм? Надад ямар гэм хор хийлээ. Бэл харь холын цагаан намын цэргийг дагаж улаантай тулалдаж явснаас биш. Намайг яагаач үгүй шүү дээ. Миний хувь заяа буруугаар эргэж буруу замд нэгэнт орчихлоо. Хөвчин гөрөөчин надад засаг төр солигдох ямар хамаа байна. Би хэзээл бурхан шашин шүтэж явлаа. Улааныхан бурхнаа үгүй хийн үү байна уу надад ямар хүртэл байна. Бурхан шашин богж хөтгөр айлна. Үгүй яаж ингэж бодож болох вүлээ? Халах даяар амьд бурхан гэж шүтсэн богд эзэн юу гэж айлтлаа. Би бурханд мөргдгүй нүгэлт хар гөрөөчнч гэсэн элэн цуланцаас дахиж шүтэж ирсэн бурхан сахиус шүтэнэн дордод үзэж болохгүй. Энэ улааныхан үнэхээр бурхан шашнаа үгүй хийж эзэн хаана устгах юм бол ямар ойлог байх вэ? Гэхдээ миний сонссон нь бүгд дамын үг шүү дээ. Улааныхан бурхан шашнаа устгаж байгааг нүдээр үзсэн биш. Юм бүхэн бурханы тааллаар болдог юм гин мэлээ. Бурхан таалаад л Монгол оронд улааны суртал дэлгэрч байгаа ч юм билүү? Тийм болоод л энэ цагааны суртлан дийлдэж, цэрэг нь ингэж юурч дарагдж байж мэдэх юм. Энэ цагаанаас л хурдхан шиг холдъё. Тэгээд хайчих уу?
Улааных нь та нийлэх үү? Улааных нь намайг яах вэ? Үнэн дээр чи би төөрч мөнгөнсөн нэгэн амьтан шүү дээ. Төөрч тэнэглэж та бүхний өөдөөс буу шагааж явсан гэвэл өршөөн хэлтрүүлчих мэднэ. Цаг төр самуурч улаан цагаан гэж тэмцэлдэж байгаа дайн дажны ширүүн үед чи нэгэнт цагааны талд явсан болохоор манай дайсан гээд өчиггүй буутчих юм болов уу? Тэгвэл хөөрхи би л хохидно. Гинтэн зан хавар юу гэж хэллээ? Химэн эргэцүүлэн байхад бараг дэрэгдэн шахам хүн хашгирч түүний бодлыг тасалчихв. Толгой өндийн харвал хэдэн зэрэг хоёр хүнийг чирч гулдран хажуугаар нь явж байлаа. Нэг нь хижээл, нөгөө нь залуухан хүн байна. Өмсөн хувцс хундраар нь нутгийн хүмүүс болох нь илэрхий. Залуу нь нэг тагдгар намхан зэрэгтэй ноцолтод тавилах гэж оролдож, "Муу сайн хонхууз дээр нь чөнгөд яах санаа байна? Намайг тавихгүй юу? Анар олон хоног ингэж хүч төрөмгийлж чадахгүй шүү" гэж хашгирав. Орос зэрэг түүний улаан нүүрэн дундуур нь гөрмөл ташуураар оруулахад өнөө залуу түүний ташуураас угс татан авч өөрийг нь оруулах гэтэл бас нэг зэрэг тарих руу хүчтэй дэлсэв. Залуу гуйлан салгалахад хоёр зэрэг гарыг нь мушгин янгинтэл хүлээд цааш хөтлөн чирлээ. "Энэ яасан улсов?" гэж Цэрэнбат асуувал туслах нь тэр зэрэгтэй хэдэн үг сольсноо. "Манай цэргээс морь малаа нуусан гинэ. Улааны талыг баримталсан бузар новшнууд" гэлээ. Цэргүүд хоёр Монголыг чирч гулдарсаар бүдүү нарсны дэргэд аваачаад модны мөчрөөс урт олс бугуйлдан осорлоход Цэрэнбат тэднийг дүүжилж алхна гэж бодоод нүрэн буруулав. "Та найхан морь нуусан газраа хэлэхгүй бол энэ модноос дүүжилж ална. Мэднэ" гэж нэг Орос цэрэг монголоор хазгай мөрөө арайхийн хэлэх нь сонстов. "Эрхэм ноёд минь, бид ятуу хүмүүс морь малаа нуусан зүйл огт байхгүй. Манай гадаа байсан чөдрийн ганц цунаг та бүхэн авсан шүү дээ" гэж чичирсэн хоолоогоор үгэлэх нь хижээл хүний дуу мөн гэдгийг Цэрэнбат мэдсэн боловч тэр зүг харсангүй доош тонгой. "Эрхэм дээдэс минь, өчөөхөн амийг минь өршөө" гэсэн чахарган муухай дуу чихэнд нь хадлаа. Цэрэнбат огцомхон эргэж харвал өнөө хижээлэр тухаараа газар түсхийтэл мөргөж амьгуйлаа. Цэргүүд огт дуулсан шинжгүй түүний хүзөөнд олс углахаар Цэрэнбатын нүд хальтраад зүрхэлж харсангүй. Хижээлэрийн аимшигтай зэвүүн дуу чихэнд хангинан хадсаар чимээгүй боллоо. "Бузар дээрэмчид, та нар Монголын буян идэх хоншооргүй шүү. Нуусан адууга өгнө гэж санаж байна уу? Тэгж бодсны гарц ичнэн сүртүүлээдч Монголын зоргийг шантлахгүй" гэсэн зоримог дуу хадлаа. Цэрэнбат тэр зүг рүү харахгүй юм шүү гэж бодсон ч гэсэн тэсэж чадалгүй харвал дүүжлэгдсэн хүний гарын сарвганан тунч аимшигтай харагдав. Залуугийн хүзүүнд цэргүүд олс углав. Залуу тэдэнтэй ноцолдоод олсыг нь авч хаяв. Цэрэнбат гинэт босон харээж тэр цэргүүдийн дэргэд гүйж очоод "Боль, наад хүнээ дүүжилж болохгүй" гэж хашгирав. Цэргүүд гайхсан янзтай өөдөөс нь харснаа залуугийн хүзөөнд дахиад олс углаад гогцоог дотох гэтэл Цэрэнбат халааснасаа гар буу гаргаж сүрдүүлэх санаатай цэргүүдийн толгой дээгүүр хоёр удаа буудаж "Наад хүнээ орхиод танил" гэж тэнхээ мэдэн хашгираад залуугийн хүзөөнд угалсан олсыг мултлав. Бөөндуунаар сандран тал тал тийшээ бутусарсан цэргүүд Цэрэнбатаас сүрдсэн янзтай халж зөхөн ойртлоо. Бавгар сахалтай Орос мөн гар буу барьчихсан Цэрэнбатын өөдөөс тулж ирснээ хэдэн юм асуулаа. Цэрэнбат огт тоосон шинжгүй түүнийг муухай харж "Энэ Монгол хүнийг суллан тавь" гэж тушаав. Хоромхон зур болсон энэ явдалд мэл гайхсан өнөө залуу босоод дээлийнхээ хормойг гөвснэ. "Та яасан ачтай хүн бэ? Аратны дотор бас хүн байсан юм уу?" гэлээ. Цэрэнбат түүнийг муухай харснаа "Хандсан зүгтээ танил" гэж хэлжгээд эргэх гэтэл бавгар сахалт Орос гинэт угс хийж чамархай дундуур нь гар бууныхаа бөксөөр маш хүчтэй дээлсчихв. Цэрэнбатын толгой дүүрэн салгалахад ойрхон зогсож байсан туслах нь дүшиж авлаа. "Наадах чи юун хөмб улааны туршуулаа" гэж бавгар сахалт хашгирахад "Эрхэм дээдэс минь,
манай морд хорооны зуутын дарга гэвэл бавгар сахалт их гайхсан янзтай. Тэгвэл энэ мөг яах гэж суллах гэсэн юм. Наатаха аваад тонил гэлээ. Цэрэнбат туслахтаа төшөөлөн байруудан хэд алхтал ундуу тас хийв. Сүмийж бүрэлдсэн нүдэнд нь өнөө залуу сарвалцсан унах нь харагдав. Дотор нь муухай өргөж газар суучихв. Өнөө хэдэн цэрэг бавгар сахалтад аргаа даган явж буудаж алсан хүнээ өгөж үгүй юу гэдгийг шалган үзэж байгаа бололтой хөлөөрөө эргүүлж тойруулж үтснээ цааш явчихв. Цэрэнбат толгоогоо тэмтрэн үзвэл бүрэн бүтэн байжээ. Гэсэн ч зэгсэн дүүрчин янгнэж байхыг бодоход маш хүчтэй онцыг нь олж зогсон бололтой. Адууны цохилоор олоод ганцхан цохиж унгаадаг хүн шиг миний цохилоор тааруулж цогсон байна шүү. Би яагаад тэр хүнийг өрөвдсөн бол? Надад өрөвдөх сэтгэл гэж байсан юм гэж үү? Өрөвдсөн юм байх та. Нэг мэдгтэл тэдний дэргэд очиод бууга гаргасан байсан шүү дээ. Монгол ах дүүгийнхэн амь гуйсан, амь хайрлахгүй зөрөгтэй хэлсэн үгийг сонсоод л өрөвдсөн байх. Энэ цагааныхан ч үнэхээр ярахчд юм аа. Арай хитрхи байна. Хэл улгүй л буудаж дүүжилж байна. Эд ямар гэм хийсэн бол? Адуу малаа нуусан гэлв. Тэгвэл чи бас аргагүй юм болов уу? Аратны дотор бас хүн байжээ гэв. Яасан зөрөгтэй ирв. Улааны талын хүн байснаас зайлахгүй гэж бодоод нүднээ харвал зөрөгтэй залуу ирийн нэгэнт амьгүй болсон бие нь гулдаан хэвтэж байлаа. Та яах гэж энэ улаант нэг өмөрсөн юм? Саяын сахалтай дарга чинь баруун жанжины шадархуу. Харин яагаад таныг буудчихсангүй гэж туслах нь асуув. Цэрэнбат юмч хэлсэнгүй айжуухан босоод байруудан явж байхдаа би ийм өрөвчхөн болж байна уу? Үгүй бол олон хүн алж цус их урсгаад л одоо гимшиж байгаа ухаантай юм болов уу? Бэ амьдралыг минь сүйдгсэн хятадууд буруу номтныг л цааш харуулж байснаас биш. Монгол ах дүүгээч тэгтлэн хороож нүгэл хийгээгүй байх. Гэхдээ сүүлийн үед улаантантай байлдаж явхдаа Орос Монгол гэж ялгаж танилгүй олон хүнийг хөнөөсөн байх. Нүдгүй энэ харанхуй шуурган дунд хэнийг боловч ялган таних арга үнэнтэй байгаагүй шүү дээ гэж бодоод гүнзгий сүрс алдав. Битүү ногоон ой дундор зэрд морьтой лагс зузаан биетэй нэгэн эр хөмсөг зангидан бодол болж айжуухан шогшно. Тэр хүн хажуугаар өнгөрөх мод бут сөг бүрийг ажигч гэрхаануудаар ажиж ойн олон шуудын шулган жиргэхийг чих тавин чагна. Энэ бол дух нарсанд хуран цуглаж байгаа цагаантан руу аимшиггүй зорж яваа гинтэн зам болов. Гэнтэн хягтын дэргэд барууны гол хүчийг сөрүүлсэн алдарт тулдаанд оролцоод их жанжин Сүхбаатарын цэрэг Оросын улаан цэргийн хамт нийслэл хүрээг дайлаар мордох өглөө Сүхбаатар жанжинаас шинэ үүрэг авч баруун замын цэргийн тусгай ангид шилжиж ирсэн юм. Түүнийг 2 хоногийн өмнө дэд жанжин чой болсон дуудан аваачиж цагаан цэргийн дотор дахин орж ажиллахыг даалгажээ. Гэнтэн зан цагаан цэргийн дотор ороход төдийл айж холж хийсэнгүй. Хягтын дэрэгдэх тулдаанд барууны олон цэрэг ангиасаа салж төөрөн уул хадаар тэнэж явсаар одоо дух нарс руу өдөр шөнөгүй цовж байлаа. Гэнтэнд цагаан цэргийн хорооны даргаас шийтгэн олгосон 10-ны даргын үнэмлэх бичигч бий. Энд ирэхийн тулд зориуд хэд хоног чамбаа бэлдсэн учраас цагаантнууд нэг их сэжиглэхгүй бизээ гэж бодно. Нэлээд холхноос дух нарсны суурин сургалан явхад зам зур дайралтсан цагаан цэргийн эргүүл туршуулынхан түүний бичиг баримтыг шалган үзээд зам зааж байна. Нар жингүүд голдож байхад модон дундаас буурсан хэдэн цэрэг гарч ирээд тойрон бүслөв. Гэнтэн ер айсан шинжгүй тэдний амрыг асуув. Чи юун хөмб хаа хүрэх гэж явна гэж эргүүлийн дарга байцаавал Гэнтэн ялдамхан инээмсэглэж би хягтын дэрэгдэх тулдаанаар ангиасаа салж төөрсөн морд хорооны Батуйн зуутын цэрэг гээд үнэмлэх бичгэн үзүүлв. Эргүүлийн дарга бичиг баримтыг нягтлан үзэж шалгаад
Энэ чигээрээ яв, арваад мод газар яваад дух нарсны суурьнд очино. Тэнд танаа хорооныхан байгаа гэлээ. Манай зуутын дарга Батуйм ноёнтон мэдсэн болов уу гэвэл эргүүлийн дарга дооглосон янзтай зуутаасаа ганцхан туслахтайгаа ирсэн шүү гэлээ. Гэнтэн дотроо баяртай байсан ч гэсэн царайгаан бараалгаж хөмсөг зангидснаа өөр юм асууж лавлсан ч үгүй цааш явжээ. Суурьнд ойртох тусам эргүүлийнхэн дайралдаж асууж шалгаа. Нүгшүү дуухаж мод унган саад бэхлэлт хийж буйн илт байлаа. Гэнтэн тэр бүхнийг ажин шогшиж явтал суурьны бараач харагдав. Суурингийн эргэн тойрон байнгын харуул манаатай ажээ. Тэд бас л зогсоож шалгаад байцаа. Гэнтэн манаанаас өнгөрч хэдэн байшингийн дундуур орж ирээд таны хүн харагдах болов уу гэж ийштэй сайн харснаа морин тушиж орхиод нэгэн байшинд орж зуутаан сургалбал мэд хүнч байсангүй. Тэндээс олон хүний дундуур сүлжин явж байтал нэг байшингаас туслах нь гараад ирэв. Эндэн өөдөөс нь гүйх шахам явж ойртоход туслах нь таньж ятсан байртай ширтэж байснаа. Өө, манай хуучин хашир гэж дуалдав. Тэр чимээнээр байшингаас Цэрэнбат гарч ирснэ. Гэндэнгийн хөлөөс толгой хүртэл хоромхон зур сонжих мэт харснаа. Үгүй эн чинь хаанаас гараад ирэв гэж гайхсан янзтай асуув. Баргал газар доороос гараад ирлээ гэд Гэндэн инээд алдав. Чамайг нэг бол бурхан болсон, үгүй бол улааны талд орсон гэж бодож байлаа шүү хэмээн Цэрэнбат хэлбэл Гэндэнгийн дотор зарс хийсэн боловч таны аврал бурханы ачаар амьд мэндэл гэлдэрч явна. Тэр нэгэн шөнийн явдлыг та санаж байгаа биз? Өнөө улааны сууринг манай зууд дайрахад учир замбраагүй юм болов шүү дээ. Тэгэхэд таныг дагаад явж байтал гинэт өмнөхөн талд бөмбөг дэлбэрч сүйд хийх төгсөн. Тэгээд та нараас салж төөрөөд нэг гудамж уруудаа давхиж явсан чинь хэдэн морьтой улааныхантай халз мөргөлдөж тэдэнд хөөгдөөд зүгчэггүй л зугтаалаа. Арай хийж суурингийн өмнөх уулын модонд орж амжлаа. Тэгээд шөнжин уул хадаар тэнэж үүр цайхад хаанч яваагаа мэдхэ байсан юм. Тэр өдрөөс хойш заримдаа буундуу сонсож, заримдаа сонсолгүй олон хоног тэнэж нутгийн айл амтнаар орж битүүхэн сурвал та бүхнийг нааш цааш явсан сураг сонсоод ам тэмцэн ирлээ гэд хөлсөн шудрав. Энэ хүн үнэн хэлж байна уу? Үгүй бол улааны талд орчхоод туршуулаар яваа юм биш байгаа гэж хардан сэжиглэнэ. Гэвч түүний өмссөн хувц сунар нь гандаж сахал самбай нургасныг ботход олон хоног хээр гадаа тэнсэн нь илэрхий байсанд баахан эргэлзэн. За Гэндэн дотгошон ор өлсөж цангарж ирээ биз? Хоолундны юм юу байна? гэж Цэрэнбат хэлбэл туслах нь нэг тийшээ гүйчихв. Гэндэн зуутын даргаан дагаж байшинд орвол хоёр модон ор байлаа. Гэндэн баруун толын орон дээр сандаалн сууж өврөөсөө ганц тамхи гарган нэрв. Цэрэнбат түүнийг мөн сэжгэлэнгүй янзтай сайтар харахад хавар хүрээнээс гарахад өмсөж байсан хуучин хүрэн тэрмэн дээлтэй хэвээр байсан бөгөөд гутал нь ханзарч улан салхад өгчээ. Тэр шин зуутаан аваад суурьнд ойртоход гинэт улааныхан мэдэж биднийг ч үнэхээр сүйдлэгт өгсөн шүү. Олон ч хүн алагдсан байх. Нэлээд энэ ч үн шиг төөрч алга болсон бизээ. Энэ хүнийг улааны талд лавта дагаж орсон гэж бодож байсан юмсан. Үгүй л байж дээ. Учир нь алдахгүй хүн юм а. Улаан хадны тэнд гаминтай тулж байх шөнөл надад тун хачин юм ярьсан. Түүнээс биш итгэл алдах, сэжиг төрүүлэх ганц ч шинж мэдэгдээгүй. Дуу шүү цөөнтэй, томоотой гүндүгүү байрын хүү юм. Уг нутаг бас нь аль хошуу юм бол доо гэж бодоод Гэндэнгүй та ер нь хаанхын хүм гэвэл Гэндэн яах нү гэсэн янзтай харснаа. Би уг нь Орос нутагт төрж өссөн бурайд хүн. Идэр залуудаа энэ халах нутагт ирсэн юм. Өнчөнгөрөөсөн амтэн шүү дээ. Хар багасаа зовлонгоос өөр юм үдсэнгүй. Бурайд монголч ухта нэг мах цусны улс. Монгол төмөнд учирсан гайхамшигыг хөнгөлөх юмсан гэжил үнэн зүрхнээс хүсэж явдаг болохоор ингэж хөндөй зэвүүрч хүний өөдөөс буу шагааж явах юм. Гэж хэлээд Цэрэнбатын нөөрөөд харвал түүний гөлөөсөн царайд ямар ч өөрчлөлт мэдэгдсэнгүй. Манай зуутаас энд олон хүн бий юу?
гэж Гиндэн асуувал Цэрэнбат голиснүүдээр цоо ширтэж байснаа. Бэдгуур бол байх шивдэ гэвэл Гиндэн сүрхий цочсон байртай дүрлийн харснаа. Арай үгүй байлгүй дээ гэчихв. Цэрэнбат мэдэгдэхгүй санаа алдаж ихэнх нь чам шиг тарж сарнаад уулхадаар тэнэж яваа биз. Бас олон ч хүн алагдсан гэв. Гиндэн мөн санаа алдаж бэдэж их яахтын дэргэд сүрхээ зохиосон да. Улааныхан ч яасан ч олон юм, яасан ч мундаг буу зэвсэгтэй юм. Манай зуутын зарим нь улааны талд орсон байлгүй. Бэ богд хаандаа тангараг өргөж, түүний адис хүртэж, борхон шашин төр улсаа Монгол түмнээ гамшиг зовлонгоос аврах ариун дайнд санаа шулуудан мордсон болохоор хоёргүй сэтгэл өвөрлөн та бүхнээ зорж ирсэн юм гэж ярьлаа. Удахгүй их дайн болно. Хэд хоногоос надад цариг өгч зуутыг бүрэн бүтэн болгоно гэсэн. Одоо хэрн 10-аад хүнтэй болоод байгаа. Тэгээд л нүдэлцэндээ таныг салаан дарга болгоно гэж Цэрэнбат хэлбэл Гиндэн дуртай наргагүй зөвшөөрч толгойд өгөв. Цэрэнбат тамхинэрж асаагаад "Жэ улааныхантай дайралдаж явв" гэж асуувал Гиндэн тамхи савсуулан үлээснэ. "Нэг удаа баригдах төгөөд азар муултарсан" гэлээ. Цэрэнбат өөрөө бас баригдах төгснөө хэл юу гэснээ болов. "Манай хорооноос энд зөндөө олон хүн байгаа биз дээ. Хорооч бас их сүйдсэн, тэн хагасан л байгаа байх. Баруун Жанжин хаан байгаа бол энд бэ гинэ." Тусалх нь гаднаас данхтай цай тавхтай мах барин орж ирэхэд Гиндэн өндөлзөв. Туслах цай хоолоо түүний өмнө тавилаа. Гиндэн цай хоол руу өлссөн чон шиг дайрч зөөх цай хахаж цацсан байж уучхад махнаас том огтлон идлээ. Түүнийг инхүү ховдглон идэж уухыг Цэрэнбат мөн л нүд салгалгүй ширтэж суухтаа. Энэ маань үнэхээр ядарч дээ. Үгүй бол далд муу санаа өвөрлөн худлаа өлсөж ядарсан хүн болох гэж ингэж маяглаж байна уу гэж батсан авч түүнээс ямар ч олсонгүй. "Улааныхан богдын хүрээг эзэлсэн гэж үнэн үү?" гэж Цэрэнбат асуувал Гиндэнгийн царай огтхонч хуйрсангүй жажилж байгаа махаа гүдхийтэл залгичгаад "Үгүй байлгүй, тэд яагт хот хавьдаал байгаа дуулдсан" гэлээ. Гиндэн мах идэх зуураа "Энэ хашир чон сэжиг авчихсан биш биз? Янз бүрийн юм асууж шалгаагаад байх чинь. Гэлээ чин надаас ямар нэг сэжиг олох нь хол бизээ" гэж бодов. Түүнийг хооллож дуусахад "Гиндэн гөнөө хэдтэйгээ нэг байранд орвол" гэж тушаахад туслах нь ухсах юм бослоо. Гиндэн ч босож түүнийг даган гарчээ. Тэр хоёр зэрэгцэн явсаар намхан модон байшинд орвол урьдын зүс үтсэн үзээгүй 10-аад орс бүрээд хүн байв. Тэдний зарим нь унтаж, зарим нь тоглож байжээ. Таних хэдэн Гиндэн хаан байгаад ирснийг шалгав. Гиндэн санаанд орсон зүйлээ баахан боржээ. Түүнийг инхүү хөөрөлдөн байтал ямаан бүрээний дуу тас хийлээ. Цэргүүд дуртай дургу буугаан авч гарцгаахад Гиндэн дагалдав. Навтгар байшингуудаас олон зэрэг санд мэнд гарч салаа суман гараан жагсаж байна. Зуутын туслах нь 10-аад эсрэгээ нэг игнэ болгон жагсааж байтал Цэрэнбат ирлээ. Хуучин танил хорооны дарга нь жагсан цэргүүдийн өмнө ирж наасаа шалгаснаа. "Та нар хийх юм олж ядаад тэрий чэвдэх хэрэггүй. Манай хороог голын хөвөнд хориглох нүх шуудуу ух гэсэн тушаал ирсэн. Буу зэвсгээ байранд нь тавиад хурц зэйтүү олж ир" гэж тушаав. Цэргүүд өмөлдөн байр өдөө явцгаажээ. Гиндэн бууга байранд оруулаад гарч ирвэл туслах нь 10-аад хурц тэрсээр хурч ирлээ. Байранд орсон цэргүүд ч удалгүй гарч ирээд хурц авцгаалаа. Очирмын үеэс тэдний зууд хороог манлайлж байсан заншлаараа Цэрэнбат 14 цэргэн дагуулж хамгийн түрүүнд голын хөвөө чиглэн явхад бусад зууд суман хойноос нь дагав. Гиндэн инхүү явхдаа хороогоо багцаалан тоолбол 200 хэрийн хүн байлаа. Гиндэн энд туршуул хийхдээ юуны өмнө цагааны хэд хичнээн хүн буу зэвсэгтэй болохыг мэдэх. Бас одоо хүртэл цагаантантай цуг төөрөлдөн яваа монголчуудыг тэдний нөлөөнөөс салгах. Барууныхан духнарсанд хүчээ хэрхэн бөөгнүүлж, орон нутгаас цэр зэвсэг хэр зэрэг дайчилж байгааг мэдэх зорилготой ирсэн. Бас түүний хувийн бодлоор
Батуймтын цагаантаа гарсан дээрэмчдийг баривчлан аваачих буюу устгана гэж бодож байлаа. Энэ бүхнээ хэрхэн яаж амжуулах тухай ирэх замын туршид бодож байжээ. Хороонд нь хэд хэдэн монгол хүн үлдсэн байв. Тэд одоо хүртэл барууныхныг дагаж явааг ботход ашиг завшаан хайсан юм уу? Үгүй бол цагааны суртлыг хатуу баримталсан балмад этгээдүүдэд шигшигдэж хоцорсон нь лавтай тул тэдэнтэй болгоомжгүй харьцвал тунч асуултааг хашир ир сайн мэдэж байлаа. Харин бусад хороо зуутад байгаа монгол цэрэг ямар бодол саналтай мөн хэд хичнээн байгааг одоохондоо багцаа гарч мэдэх юм алга. Цагааны гол хүч нь энэ дух нарсны суурьнд байгаа юм шиг авч битүү ойн жухам хаан нь ямар анги буу зэвсэг нууцлагдан байгааг мэдхэд бэрх санагдана. Морд хорооныхон суурьнгаас зүүн тийш 6-7 мод газар ирээд хориглолтын шуудуу ухаж эхлэв. Хүрзэ царилын дуу харшиж шороо тоос манаран дуушуу болоход ойр хавийн модонд амар жимэрж эргэж байсан олон шувуухай өргөн нисэж тэдний толгой дээгүүр бөөн бөөнөөрөө эргэлдэн өнгөрөхдөө хараан зөвхөж буймат шулган нь шаагалдав. 23 дугаар хэсэг төгсөв.